Би хинбэ? Энэ бол хүн бүрийн бодож үздэг хамгийн том асуулт. Би болцуулаа 36 настай эмч мэрэгчлээ. Эхнэр ээж хүн. Би бол бада 13 настай сурагч. Хүмүүс өөрсдийгөө нэр, нас, ажил, боловсрол, дүр төрхөөр тодорхойлдог. Бодол, мэдрэмж, сонголт. Гэвч гэрэгт хийхдээ бидний би гэдэг ойлголт дарих мэдрэмж, дурсамжийн нийлбэр гэжээ. Бид хэн болохоо өөрсдөө бүтээдэг. Хинч дээж өгдөггүй. Хүн өөрийгөө хэрхэн мэдэрдэг вэ? Бидний ухамсар, ой санамж хэрхэн ажилдаг вэ? Би юу хийх ёстой вэ? Ёс суртахуун гэж юу вэ? Бидний шийдвэрүүд хэр ёс суртахуундаа байдаг вэ? Би юу найдаж болох вэ? Амьдралд удаг учир гэж байдаг уу? Бид нийгмийн амьд уу эсвэл хувь хүний хувьд оршин дормогч дуу? Энэ бүх зүйлс хариу өгөхөөр би жил Давид гэрийг замдаа гарсан юм. Тэгэхээр би хинбэ гэдгийг хариулах биш, амьдралдаа бүтээх асуулт юм.